Есүс Христ итгэсэн бидний хувьд бидний хамгийн түрүүнд харилцаж сурах, ялангуяа үйлчлэл хийж байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд харилцаж сурахны ёстой нэгэн бол ариун сүнс байдаг. Ариун сүнсний дуу хоолой, ариун сүнс нь мэдрэмтгий хүмүүс байх ёстой. Тэгвэл би ариун сүнсний нөхөрлөн гэдэг номлын гарч өгөхөөс өмнө ариун сүнс нь мэдрэмтгий хүмүүс гэдэг гарч өгөх үү гэж бодож ирсэн. Арай жоохон хит туушрсан болчих юм болов уу гэж бодоод буцаагаас ассан баг. Ариун сүнстэй яадаг хүмүүс байцгаая? Нөхөрлөдөг хүмүүс. Хамтдаа 16 дахь ишлэлээс нь уншаад байгаа. 14-16-аас. Хамт уншия 3. Би эцгээсээ гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр та нартай үрд хамт байна. Амен. Эзэн Иесус амьд байх үедээ дагалдагч нартай хамт хэлсэн үг нөхгүй. Мөн бас энэ үг нь эзэн Иесусыг дээш одсны дараа билсэн баг. Эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр би бурхан эцгээсээ гуйна. Тэгээ та нарт өөр туслагчийг өгөх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр ариун сүнс нэгдүгээр бүгд ариун сүнстэй нөхөрлөхийн тулд ариун сүнс гэж хэн бэ гэдгийг өнөөдөр хэсгээс тавьж олж харах гэдэг байна. Ариун сүнс гэж юу юм бэ? Ариун сүнсийг англи хэл дээр төлөөллийн биеийн төлөөлөл хэлэхдээ it гэдэг үгээр төлөөлж байгаа биш. Өөрөөр хэлбэл амьгүй ямар нэгэн объект биш юм. Ариун сүнсийг англи хэлээр төлөөлөхдөө he гэж төлөөлдөг. Өөрөөр хэлбэл тэрээр мэдээж ариун сүнс хүүс гэж байхгүй ч гэсэн түүнийг амьд бодод оршил юма гэдэг утгаар нь түүнийг he гэж төлөөлж байгаа гэсэн үг. Тэр ариун сүнс бол бодит оршил юм байна. Тэрээр ямар нэгэн хин үзэгдэл биш, зөвхөн нэгэн эзнийг магтах үед ирж байгаа сүнслэг нэгэн мэдрэмж төдий зүйл биш юм байна. Ариун сүнс гэдэг бол бодит оршил юм. Тиймээс эзэн юу гэж хэлж байгаа гэхээр би эцгээсээ гуйх та нарт өөр туслагчийг өгөх болно гэж хэлсэн юм. Ариун сүнсийн өөр нэгэн нэр бол өөр туслагч юм. Тэгэхээр өөр туслагч гэдэг үгийг яг бичигдсэн грек хэл дээр харах юм бол аллос параклетос гэдэг үг. Алло гэдэг үг маань болохоор өөр гэсэн үг бөгөөд энэ яг нэг төрлийн хоёр өөр зүйлийн тухай ярьж байгаа гэдэг. Өмнө данаар зарим хүмүүс тайлбарч ирсэн болохоор мэдчихэж байгаа болоо. Өөрөөр хэлбэл гар утсын хувьд адилхан гар утас хэрнээ нэг нь iPhone, нэг нь Samsung л гэсэн үг. Адилхан гар утас. Энэ дээр өөр гэдэг буюу аллос гэдэг зүйлийг ашигладаг. Харин гар утас Библи гэх юм бол энэ чинь төрөл нь өөр шал өөр болж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр аллос буюу яг ижил. Тавчны энэ үг чинь эзэн Есүс надтай яг ижилхэн өөр туслагчийг илгээж байна гэсэн үг. Тэгэхээр энэ туслагч гэдэг үг нь өөрөө грек хэлээр параклетос гэдэг үг бөгөөд энэ өмгөөлөгч, тайвшруулагч, зөвлөгч, туслагч гэсэн утга санаануудыг илэрхийлдэг. Тавчундаа юу гэсэн үг гэхээр ариун сүнс гэдэг бол яг эзэн Есүстэй адилаар бидний амьдрал дээр тусалж байдаг бодит амьд оршихуй юм аа гэсэн үг. Энэ уртлаар хэлсэн юм. Тэгэхээр бид ариун сүнсийг эзэн Есүст итгэсэн үедээ хүлээн авч байгаа. Энэ жоохон байж байгаа ямар хүмүүс хүлээн авахгүй талаар хэлж өгнө. Тэгэхээр ариун сүнс гэдэг бол дахин хэлээ. Яг эзэн Есүстэй адилхан байр суурнаас бидэнд тусалж байгаа амьд оршихуй юм аа гэдэг ойлгох хэрэгтэй. Тийм учраас ариун сүнсийг ариун гурвал юм аа гэдгийг бид мэдэж байгаа юм. Эцэг, хүү, ариун сүнс. Бид эцэг бурхандаа маш ихээр харилцдаг, мөн эзэн Есүстэй маш ихээр харилцдаг хэрнээ яг тэр хэмжээгээр ариун сүнстэй харилцаж байна уу юм. Магадгүй бид ариун сүнсийг зүгээр нэгэн эзэн бурхандаа харилцаад эзэн Есүсийг магтах үед илэрч байгаа оршихуйтуудынхнэр ойлгож байгаа юм биш үстэй. Тэгм бол бид амьд гурвлын нэгийг нь жирийн нэгэн хий биш эд гэсэн амьгүй оршихугаар төлөөлөн харилцаж байна хэрэг гэсэн. Тиймээс бид үргэлж бодох ёстой зүйл бол ариун сүнс өөрөө яг Есүстэй адилхан нэг юм аа гэж хүлээн авна гэсэн. Тэм учраас бүгдээрээ саний үгийг харах юм бол 18 дахь ишлэгийг уншаад байгаа да. 18 дахь ишлэг 3. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ. Амен. Эзэн Иесус би та нарыг өнчрүүлэн орхихгүйгээр та нарт ирнэ. Тэг бодоод үз. Эзэн Иесус дахин ирсэн юм болов уу гэж. Эзэн Иесус дахин ирээг байна тийм үү? Энд ирнэ гэдэг нь юу хэлж байна гэхээр Эзэн Иесус өөрийн ариун сүнсээр ирнэ гэдгийг илэрхийлж байна гэсэн үг. Эцгээс гуйх өөр туслагч та нар дээр ирж байна гэдэг маань би та нар дээр ирсэн гэсэн үг юм аа гэж хэлж байна гэсэн үг. Тиймээс эзэн Есүсийн ариун сүнсийг хүлээн авсан нэгэн сүнсээр ирсэн байгаа Есүсийг хүлээн авсан нэгэн гэсэн үг. Тэгэхээр бид ариун сүнстэй харилцахдаа эзэн Есүстэй харилцаж байгаа хэмжээгээр хүндэтгэн харилцан хүлээн авнаа гэсэн үг юм. Цаана нэг гоо амен.
Илч Паулын жишээ харах юм бол тэрээр Үүс номын 16-гийн 7 дээр юм уу байгаа. Үүс ном 16-гийн 7 дээр тэрээр битүүн рүү явахыг хүсдэг байгаа. Унших юм бол Мосед ирээд битүүн рүү явахаар завдан байтал Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй гэж. Өөрөөр ариун сүнс гэдэг бол өөрөө Есүсийн сүнс юм аа гэсэн. Тэгвэл энгийнээр ярих юм бол өөрөөр өөр туслагч гэж нэрлэгдэж байгаа ариун сүнс хүнд байна? Тэр хүнд эзэн Есүс байна гэсэн үг юм. Санаагаа өмнө. Тэгэхээр энийг нэгдүгээр бид маш чухал ойлгож хүлээн авах хэрэгтэй. Нэгэн удаа дэлхийн хамгийн том чуулганы пастор Чуу Юнги гэдэг пастор байхгүй. Чуу Юнги пастор Бурханаас тахуудаа залбирч гин. Бурхан минь манай чуулганы Солонгосын хамгийн том чуулган болгож өгөөч гэж баян залбирдаг байж л дээ. Нэг өдөр ягаад ч юм тийм ариун сүнс түүнээс асуусан байна л да. Гэхдээ чи ингээд том чуулган байхыг хүсэж байна. Байрлах хүсэж байна уу гэж залбирж явах үед. Бохт тэлгүй явах удаа бурхан минь би амар том чуулгандаа болох хүсэж байна. Надад туслаарай. Тэр үед бурханы сануулсан зүйл юу байсан бэ гэхээр хуучин гэрээний Израилийн түүхийг харах юм бол Израилийн ард өмсөлд явж байхдаа юугаар хоолдог мэдгүй. Үлсөд идэг. Египтэд бид ингээд зөндөө мэдчихсэн гоё юм махтах иддэг байсан гэдэг. Яа маана өгдөг. Бас өөр мах идмээр энэ дандаа энэ муу талхнаас бол залхаж байна гэж хэлэх үед нь юу өгдөг мэдгүй. Бүдэн шуу гэдэг. Юу гинэ? Бүдэн шуу гэдэг. Бүдэн шуу яаж ирдэг вэ гэдгийг жоохон бодож тайлбарлая. Тэгээ бурхан нураас асуусан байна л да. Израилийн ард түмэн яаж бүдэн шуугаар хоолсон мэдгүй. Тэд өөрсдөө бүдэн шуураа барихыг хүсвэл хэр хэмжээнд барих байсан болоо гэж. Тэгээ бодсон байна. Израилийн ард түмэн бурхан бүдэн шуугаар яаж хоолсон бэ гэхээр тэд өөрсдөө гараад бүдэн шуу барих гэж оролдоогүй. Хэрвээ тэгсэн бол Израилийн ард түмэн өдөржингөө бүдэн шуу барих гэж яваад нэгийг хоёрыг мөн гурыг завсраад 10-ыг л байх байсан байж магадгүй. Гэхдээ түүхийг харах юм бол бүдэн шувун өөрсдөө ирээд тэдний хуаран хүрээлэн унцхаадаг. Тэгээд зүгээр л гараад цэвэрлээд шараад итгэж болдог. Үүгээр дамжуулан ариун сүнс түүнд юу сануулсан бэ гэхээр чи өөрөө чуулганы үсгийг хүсвэл энэ хэмжээнд байх бол харин чуулганы өсөлт бол ариун сүнс өөрөө салхилж байж бий болд юм а гэж түнд ойлгуулчихсан. Тэгээ пастор чинь тэгээд гайхаж байгаа байхгүй. Тийм би ариун сүнсийг мэдэн штэ. Би чи ариун сүнсний талаар зөндөө Библиэс уншсан би заадаг гэж. Өөрчлөлөн бурхан тань юу сануулсан бэ гэхээр ариун сүнс бол зүгээр чиний мэдлэгийн төвшөнд байна. Чи ариун сүнстэй харин нөхөрлөхгүй байна гэж сануулсан. Тэгээд түүний эхнэрийг нь түүнд харуулсан байхгүй. Энэ пастор тухайн үед ямар байсан бэ гэхээр эхнэртэйгээ гэрлээд цөөнгөө олон жил болчихсон байсан хэрнээ. Эхнэртэй зөвхөн өглөө нэг царайгаа орой нэг царайгаа харуулдаг юм байсан. Маш завгүй үйлчлдэг. Өглөө үүрээр гараа явчихдаг. Тэгээ орой орж ирдэг. Эхнэртэйгээ бараг юм ярих завгүй байдаг. Орой орж ирэл ядарсан хүн өглөөрт гараа явдаг. Өөрөлд том чуулган байгууллагын төлөө маш завгүй үйлчилж ирсэн ба. Тэгээ эхнэр нь яадаг байсан бэ гэхээр ийм гэгүүрээд цэцэл гутралд орж исэн. Тэгээд нөхрөөсөө салхах хүсчихсэн тэр үед байсан ба. Ариун сүнс сануулсан ба. Чи яг эхнэртэйгээ харьцаж байгаа юм шиг ариун сүнсийг мэдлэгийн төвшөнд ойлгон түнд харилцаж байна гэж. Тэгээд тэр пастор ямар ч гаргасан гэхээр бурхан түн сануулсан багыг харахгүйгээр нэг өдөр болгон эхнэртэй цай гаргадаг байсан. Нэг өдөр болгон юу ч хийхгүй ямар ч үйлчлэл хийхгүй тэгээд өглөөнөөс хойш эхнэртэйгээ хойлгоноо л байдаг. Тэгээд гадуур явахаар бол яваад ингээд тэгсэн чинь эхнэрийн царайг гэрэлтэж эхэлсэн. Тэгээд эхнэр нь сэтгэл гутралаасаа гараад дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй болж хувирсан байдаг. Яг уун шигээ тэр ариун сүнстэй харилцаж эхэлсэн байна. Ариун сүнсийг байн хүлээн авч, ариун сүнсийг байн найдаж, түн түшгэлж, тэр номлол заагасаа өмнө нь тайлбар гарах болгоно ариун сүнсээ би номлоо бэлдсэн та заагаарай, та надтай хамт байгаарай. Ариун сүнсээ let's go гэж хэлдэг. Тийм хүн болсон. Тэм ч учраас суулганд нь үргэлж ариун сүнсний ажиллагаа явагддаг. Олон 10,000 хүн эзэнд итгэж дэлхийн хамгийн том чуулган буюу 600,000, 700 гаруй мянган итгэжтэй чуулганы байгуулж чадсан. Эхлэл нь юунтэй холбоотой гэхээр хариу сүнстэй нөхөрлж байгаа учраас л дээ. Өнөөдөр бид тийм зүйлийг хийхгүй байсан ч гэсэн өдөр тутмын минь амьдралд бид хариу сүнстэй нөхөрлөл байх ёстой маа гэсэн үг. Хажуунтай хариу сүнстэй нөхөрлөцгөөё. Амен. Тэгвэл цааш нь хараад 16 дугаар сүүлийн хэсгийг харах юм бол ариун сүнсийн өөр нэгэн онцлог талж байгаа. Тэрээр та нартай үүр хамт байна
гэж хэлсэн байна. 17 дугаар ишлэгийг хамт уншлаа 3. Тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдхгүйгээс бол ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Харин та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нарт түүнийг мэднэ. Амен. Нэгдүгээрх нь ариун сүнс бол өөр туслагч буюу эзэн Есүс яг адилхан байр суурнаас бидэнд тусалдаг ариун гурвын нэг байсан бол хоёрдугаарх нь ариун сүнс юу гэхээр тэрээр итгэлийн хүмүүсийн дотор нь байнга гадаг бас итгэлийн хүмүүстэй үрд хамт байдаг оршихуй юмаа гэж хэлж байна гэсэн үг юм. Та бид эзэн Есүс итгэж гэмнүглийн уучлалыг хүлээн аван түүнийг хүлээн авах үед ариун сүнс бидний дотор орж ирдэг бөгөөд тэр бидэнтэй үрд хамт байна гэж хэлж байна гэсэн үг. Мэдж байгаа чинь ойлгож байгаа ч юуныг мэдхээс илүү харах хэрэгтэй. Бүхэл бүтэн амьд оршихуй та бидний дотор байгаа бөгөөд тэр ариун нэгэн бидэнд тусалдаг юм аа гэж. Тэгэхэд бид дүмбигээл зөвхөн би юу идэх үү, би юу уух уу, би юу өмсөх вүлээ, би чинь юу ямар ажил хийх вүлээ, би чинь одоо юу үзэх вүлээ, харах вүлээ гэсэн дэлхийлэг бодол санаагаар дүүрэн амьдрал дэж болох юм. Тэр үед бид ариун сүнсийг үл тоож явах хэрэг байна. Ариун сүнс бидний дотор бидэнд үрд хамт байна. Тэр бидний харилцах хүсэж байхад бид түүнийг зүгээр 7 хоног нэг удаа ирдэг, нэгэн залбирах үедээ мэдэрдэг оршихуй зэтээр ойлгож болох юм. Тиймээс бодох ёстой нэг чухал зүйл байна. Тэр үрд хамт миний дотор байна гэсэн. Хэрвээ та Есүс итгэж байгаа итгэсэн ариун сүнсийг авсан хүн бол ариун сүнс таныг орхидог юм аа гэсэн юм. Заримдаа нэг бурхан байхгүй юм шиг санагддаг байдаг шүү дээ тийм үү. Одоо би нэг хэсэг тэгжсэн. Хөдөө очихоор ягаад ч нэг бурхан байхгүй юм шиг мэдрэмж өгөөд ирсэн. Баг багт шүү заяа. Мэдхгүй яг ягаад ч юм тэгээд ирсэн. Хамгийн анхны удаа Солонгос очсон тэр үед гэдэг өөр гарагт ирсэн юм санагдчихсан. Яг тэр үед бурхан байхгүй байгаа болов юу лээ гэж хальтхан нэг зурсыг бодож исэн үе бас байсан. Тэгээд би хаяа боддог байхгүй. Дэлхийгээс гараа явлаа. Сансар огцоргоо дотор явж илаа бурхан юу лээ. Библи үгшилдэг болохоор үрд хамт байна гэж. Та бурхан тантай, өөр ариун сүнс тантай хамт байгааг мэдэрж гин үү үгүй таны мэдрэмж төдий л асуудал юм. Энэ мэдрэмж төдий л асуудал болохоос биш. Энэ үнэн биш. Үнэн юу гэж хэлж байна гэхээр үрд хамт байна. Дотор чинь байна гэж хэлж байна гэсэн үг. Тиймээс үргэлж таны дотор тантай хамт байгаа өөр нэгэн туслагчийг хүлээн авсан юм бол түүнийг шүтэн шиг зүгээр нэг мухарт байлгахгүйгээр түүнтэй харилцаач гэж хэлж байна гэсэн юм. Эзэн Есүсийн айлдсан энэ үг үнэхээр гайхалтай юм шүү. Ариун сүнс хизээ байдаг юм аа? Үрд байдаг юм. Хаана байдаг юм аа? Бидний дотор байдаг юм аа гэж. Тиймээс Библи үг хэлдэг үг 1-р Коринт номын 6-гийн 19 дээр. 1-р Коринт номын 6-гийн 19 дээр юм үг байна уу? Та нарын бие бол Бурханаас та нарт буй дотор ч байдаг ариун сүнсний сүм бөгөөд та нар өөрсдийнхөө бос гэдгээ мэддэггүй юм гэж хэлдэг. Би хаана вэ? Тэнд ариун сүнс байна гэсэн. Учир нь ариун сүнс надтай үрд байдаг юм аа гэсэн. Тиймээс эзэн юу хэлж байгаа нэхэр өөр туслагч юм аа гэж. Ийм ч учраас эзэн Есүс чамнартаа тэнгэр дотгоос өмнө айлдсан үгэнд дотор байдаг шүү дээ. Би явах та нарт хэрэгтэй гэж. Яагаад хэрэгтэй юм бэ? Би явах юм бол ариун сүнс буюу өөр туслагчийг та нарт илгээнэ гэж хэлсэн. Тийм учраас өнөөдөр эзэн Есүс бүх газар нэгэн зэрэг бүх итгэлийн хүмүүстэй хамт байж чадж байгаа гэсэн юм. Хэрвээ тэр махбодоор орж исэн бол түүнтэй уулзахын тулд амьдрал дээр нэг удаа очих нь үгүй юу л. Тэр маш завгүй байх бол хэдэн тэрбум хүмүүс өдөр болгон уулзах юм. Харин эзэн Есүс ариун сүнсийг өгснөөрөө би түүнтэй нүдэнаад нэг үг хэлэх эзэн Есүс гэж хэлэх үед би түүнийг мэдрэх боломжтой. Ариун сүнсээр дамжуулаад тэр. Тиймээс ариун сүнсийг ит биш хийх чигээр нь хүлээн аваарай гэж дахин захимаар. Ариун сүнсийн өөр нэгэн онцлогийн тал дээр энэ хэлэхдээ 17 дугаар хартаа тэр бол үнэний сүнс бөгөөд гэж хэлж байгаа. Ариун сүнс бол юуны сүнс юм аа? Үнэний сүнс юм аа гэж. Өөрөөр үнэн хаана байна? Тэнд ариун сүнс байдаг. Ариун сүнс өөрөө юун дотор ямар зүйлийг хүрээнд л ажилдаг? Үнэн дотор ажилдаг гэсэн үг. Үнэн гэж юу юм бэ гэж ярих юм бол хэцүү болно шүү дээ. Тиймээс зүгээр л үнэн дотор.
үнний сүнсээс гадна мэхлийн сүнс гэж бас Библиэд байдаг талаар хэлдэг. Өөрөөр хэлбэл аливаа нэгэн нүдэнд үзэгдэх энэхүү орчны ард сүнслэг нөлөө байж байгаа. Мэхлийн сүнс ажиллаж байгаа үед ямар сүр үр давар гарахыг та бүхэн зарим мэдж байгаа. Өнөөдөр хамтдаа Библиэслийг хармаар байна. Мэхлийн сүнстэй холбоотой маш чухал Библиэслийн ном 1-р Иохан номын 4:6 дээр юм уу? 1-р Иохан ном 4:6 дээр. 1-р Иохан ном 4:6 дээр. 3. Бид бол Бурханых. Бурханыг мэддэг нь биднийг сонсдог. Бурханаас бус нь биднийг сонсдог. Үүгээр бид үнний сүнс ба мэхлийн сүнсийг таньнаа гэж хэлдэг. Амен. Юуны сүнс гэж давхар байна? Мэхлийн сүнс гэж байна. Мэхлийн сүнсийг хамгийн энгийнээр мэдэж болох зүйл юу вэ гэхээр би хүний шашин зүтгэлийг муулж байгаа юм биш шүү. Зүгээр мэхлийн сүнсийн хамгийн ихний бидний эргэн тойрон мэдэж болох зүйл бол сүнс дуудагч нарын харилцаж байгаа сүнс юм. Тэр бол мэхлийн сүнсийн яг бодит илрэл байдаг. Сүнс дууддаг хүмүүс би хүний шашин зүтгэл юм болоогүй шүү. Бөө удгана. Эдгээр төрлийн хүмүүс анх юм бол газар бөө мөргөлүүд байдаг. Гэхдээ өөр хэлбэрүүд дээр өөр сүнсүүд болж байгаа. Азийн орнууд нэг жоохон өв дээдсүүд нь буудаж байгаа бол Африкийн орнуудаар амтан мал мууж байгаа дандаа. Арслан бар, ногоо муур, нохой. Ямар сони юм дандаа өв дээдсүүд нь бууж байгаа хэрэгтэй биш юм уу? Энэ бол мэхлийн сүнсийн хамгийн бодит илрэл байж байгаа. Би өөч нь байна, би аавч нь, ээж нь байна гэж буугаад ирэх юм бол ямар ч хүн үгүйсэж чадахгүй. Тэгээд тийм юм уу гэж хүлээн авах. Тэгээд тэрийг зөө энийг хөө ингэдэг гэж тэр хүмүүсийг хүлээсэндээ оруулдаг. Сайн үжийн өг дээдсээс сүнсийг авахгүй бол гарч нь хугарна, ажил чинь бүтэхгүй, амьдрал чинь муудна. Хэрвээ манай жиг өг дээдсээс сүнс байсан бол намайг хүчрхийлэн байж миний амьдралд орж ирэхгүй шүү дээ. Мэхлийн сүнс хамгийн бодит илрэл юм байдаг. Өнөөдөр нийгэм энэ зүйлийг гэхдээ үнний сүнс маягтаар ойлгож байгаа хүмүүс маш их байгаа. Бид энэ зүйл дээр ярих хэлэх үгтэй байх хэрэгтэй. Бид ямар сүнсийг хүлээн авсан? Үнний сүнсийг хүлээн авдаг. Гэхдээ үнний сүнс биш, мэхлийн сүнсийг хүлээн авсан хүмүүс тэр сүнстэйгээ үнний сүнсийг хүлээн авсан хүмүүсээс хэд дахин илүү цаг завыг зарцуулж байгаа. Хэдэн саяар нь мөнгө зараад уул руу яваад юмаа буулгаж байгаа. Тэд өөрсдөө ч мэдгүй мэхлийн сүнстэй харьцахтаа маш их цаг завыг сэтгэл зүрх энерги зарцуулж байгаа бол үнний сүнсийг хүлээн авсан нөхдүүд бид зөвхөн нэм гаргаар хязгаарлагдаж байгаа. Бид ингэж амьдраж болохгүй маа. Энох гэдэг нэгэн Солонгос пастрын гэрчлэлийг сонсч ирсэн. 4-7 он би Томжуудын цулаанд ирсэн маа. Тэр хүний гэрчлэлийг сонсоход үнэхээр гайхалтай байсан. Тэрээр яасан бэ гэхээр бүү болсон байхгүй. Солонгостой. Канон дээрээс харжсан баг. Солонгос бөөнүүдээр мэдэн юм. Монгол өвгөн бол арай гайгүй хувцалтай. Хөлгөө нь арай жоохон өөр бас тийм үү. Суудаггүй тэд бүжгэлдэг шиг сайн өмнө харж ирсэн ба. Тэгээд тэр хүн их олон сүнсийг болгосон байна. Тэгээд тэр өөрийнхөө ээжийг, ихчийг, хамаатнууд ингээд зөндөө олон сүнсийг болгосон ба. Тэгээд тэрээр ингээд хаяа ингээд явж байхдаа ингээд хүнийг шууд хараад чам тийм болох гээд байна, эсвэл чамайг тийм болоод байна гэж хэлж чаддаг тийм хэмжээнд хүрчихсэн байсан. Гэхдээ тэр хүн энэ бүүг авах хүсээгүй. Гэхдээ чи авахгүй бол танаа үр удуунд бас асуудал гарна гэж хэлсэн байсан учраас аргагүй зарцуулсан байна. Тэгээд хэдэн сая төгрөг зарцуулсан байна тэр хүн. Тэгээд тэр хүн төсгөлд нь яасан бэ гэхээр энээсээ л салахыг маш ихээр хүссэн. Гэхдээ энэ тэр бөөгийн сүнснүүдээс салах хүсэх болгонд бөөгийн сүнс түүнийг айлгадаг байсан. Чи их юм бол ингэ шүү тийм шүү. Солонгос хэлтэй хүн байвал үүнийг гэрчний сонсоод үзээ их сонирхолтой. Хайд ингэ сонсвол яг бөөгөнтэй ярьж байгаа ч юм шиг санагдмаар ингэ ярьдаг. Гоё. Хоолой их гоё шулуухан хоолой. Тэгээд тэр хүний даанч эргэн тойрных нь бүх хүмүүс христэгч байсан учраас тэр ямар ч бөөгийн сүнс салахыг хүссэн. Тэгээд тэр яасан бэ гэхээр бурхан бол төгс хүчтэй юм аа гэдэг ихчийн үгийг сонссон байна. Тэг ягаад ч юм бурхан бол төгс хүчтэй тэр намайг хамгаалж чадна гэсэн итгэл төрсөн. Тэг аажаач өдөр хүн чуулганд явж ирсэн байна. Баян чуулганд яваад өөрийн оройны бүх цуглаалтанд баян очдөг байсан. Баян очоод ингээ явсан хагаад нэг үтсэн чинь нэг хоёроо бөөгийн сүнс
байхгүй болцоож ирсэн ба. Тэгээд эцэстээ ямар ч богино сонсохгүй болсон ба. Тэгээд тэр ингэж хэлж байгаа байхгүй. Онцгой нэг хүн гар тавиад чөлөөл залбирахаас зүгээр чуулгандаа үг залбирлаад дүүрэн байх нь энэ муу юмнаас салах хамгийн үндсэн суур цэвэр арга юм а гэж. Тэгээд тэр хүн маш тодорхой хэлж байгаа. Би олон хамаадан хүмүүсийг буулгасан ч хэдгээр бүгд хуурамч байсан юм а гэж. Бод тэр үнийг ирчилээ. Мэхлийн сүнсийг бид аваагүй. Харин бид үнний сүнсийг хүлээн авсан. Тэгмээс бид үнний сүнсийг хүлээн авсан юм бол тэр хэмжээнд ачаалуулах ёстой. Biz дахин уриалмаар. Амен мэн үү? Надад ухаантай хүмүүс ойлгох болов. 17 дугаар ишлэлийн сүүлээсийг харах юм бол ертөнц гэж талаа гарч байгаа юм байна. Үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдхгүйгээсээ болж ертөнц хүлээн авч чадахгүй гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эзэн Есүсийн илгээх өөр туслагч буюу ариун сүнсийг ертөнц буюу үйл итгэгч хүмүүс хүлээн авч чадахгүй юм аа гэж байгаа. Үйл итгэгч хүмүүс ариун сүнсний талаар яриа бол зүгээр хар яригийн дуу хоолой шиг сонсогдно гэсэн үг. Юу ч ойлгохгүй байна гэж. Яагаад гэвэл ариун сүнсийг яахгүй учраас, харахгүй учраас, ариун сүнслээр яахгүй учраас, мэдэхгүй учраас хүлээн авч чадахгүй. Өөрөөр хэлбэл ертөнцийн хүмүүс ариун сүнс нь ач холбогдол өгөхгүй л гэсэн үг. Эцэд мэдрэх боломжтой юм байна. Нэг удаа бид 91 гарагт байхад нэг чуулганд анхудаа ирсэн их залбируулъя гэж ирсэн байхгүй. Тэгээд тэр өгчийн төлөө залбирч өгч ирсэн. Тэгээд тэр өгчин дээр ариун сүнсний оршихоо буусан л дээ. Тэгээд тэр өгч ингээд өөрөө ч мэдэхгүй ингээд дүүрээд унсан байхгүй. Тэгээд хэсэг хугацаанд тэр өгч байж гарч босч ирсэн. Тэгээд хөөх ямар гоё болчихоо. Ямар сонирн байваа. Энийгээд бахаа явж байгаа тэгээд явсан. Тэгээд дараа нь 7 хоногт ирээгүй. Тэр дараа нь 7 хоногт ирээгүй. Тэгээд дараа нь нэг годом таарсан. Тэгж их талаас бодохгүй л. Тэгээд би гайхсан байхгүй. Яагаад тэр их ариун сүнсний орших мэдэрсэн шинэ. Ариун сүнсний оршихуул мэдсэн болохоос тэр. Ариун сүнсний оршихуул мэдэрсэн байхгүй. Тэрээс чинь ариун сүнсний тэр хүн бүрэн дөрөв хүлээн аваагүй учраас тэр. Ялгаатай байна да. Зүгээр мэдрхийг хүлээн авах зэрэг ойлгож болохгүй байна да гэдгийг ойлгож ирсэн. Өнөөдөр энэ шийдээр чуулганд ирээд ариун сүнсний оршихуул мэдрээд буцаад дэлхийн амьдралгаа орсон хүмүүс зөндөө их байна. Яг энэ гэж байна. ертөнцийн хүмүүс түүнийг мэдхгүйгээсээ харахгүйгээсээ болж хүлээн авч чадахгүй гэсэн. Мэдрэж чадахгүй гэж мэдрэх боломжтой ч хүлээн авч чадахгүй юм аа гэсэн юм. Хүмүүсээ та бид хүлээн авсан бол үнний сүнсийг үнний сүнс мэдээр нь хүлээн харилцацгаая амин. Тэгвэл давчундаа сайн энэ хэсгийг эмгэгдэх юм бол эзэн Есүс ариун сүнсийг юу гэж хэллээ гэхээр надтай яг адилхан гэрнээ өөр туслагч юм аа. Тэр бол үнний сүнс юм аа. Тэр та нартай таны дотор хизээ өөр хамт байна. ертөнцийн хүмүүс угаасаа мэдхгүй харахгүйгээсээ болоо хүлээн авч чадахгүй маа. Та нар л энэ хүнийг хүлээн авч хүнтэй харилцах хэрэгтэй юм шүү гэж хэлсэн. Үргэлжлэн ариун сүнстэй харилцахдаа 3 чухал зүйлийг хэлж өгөөд номлоо дуусгах гэж бодож байна. Нэгдүгээрх нь бид ариун сүнсийг хүлээн авсан хүмүүсийн хувьд ариун сүнсийн гомдоох ёсгүй. Яах ёсгүй гинэ? Гомдоох ёсгүй. Дахиад ариун сүнсийг гомдоох ёсгүй. Та бүгдээрээ 3. Ариун сүнсийг гомдоох ёсгүй юм байна. Ариун сүнсийг гомдоох, ялангуяа би энэ гомдохыг хамгийн хийдэг юм шиг санагддаг юм л та. Эфес ном 4:30-аас 32 дээр юм уу? Эфес ном 4:30-аас 32 дээр ариун сүнсийг битгий гомдоогоорой. Яаж ариун сүнсийг гомдоод юм бэ гэдэг дээр Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалсан юм шүү. Өөрөөр хэлбэл давчхандаа ариун сүнсийг битгий гомдоогоорой. Яагаад вэ? Ариун сүнсийг хүлээн авснараа та нар аврагдах өдөр хүртлээр Бурхны хүн юм а гэж яасан юм а? Тамгалуулсан юм а. Цаашаа аливаа хорсол, уур, хилэн, хашгираа, гүдэлгэн бүүн мухан хамт та нараас зайлг.
Бурхан та нарыг хил дотор уучлсны адил та нар бие биенээ уучлах инэр зөөлөн сэтгэлээр хандаа. Бурханы ариун сүнсийг юу гомдоож ийн гэхээр хорсолоод уур хилэн хашгираа гүтгэлэг муу мухай зүсүүд. Ингээнээр ярих юм бол ариун сүнс бидний дотор оршиж байгаа учраас бидний дотор байгаа яг ингээнээр ярих юм бол үл уучлалын шинж бүхий зэдгэр зүйлсүүд. Болж байна. Үл уучлалсан үндэслэж байгаа хорсол уур хилэн хашгираа гүтгэлэг муу мухай зүйлсүүд байгаа үед ариун сүнсийг бид гомдоод юм аа гэж хэлж байна гэсэн. Би даржигс тааландаа. Тэр намайг тэгсэндээ би ингэндээ. Тэрийг бодхоолсон хамаг юм би яцаагаад идэм да. Эдгээр сэтгэлийн тавгүй үл уучлалтай холбоотой эдгээр зүйлсүүд та бидний дотор ариун сүнсийг гомдоод юм аа гэж хэлж байна гэсэн. Хүн хооронд харилцаанд гомдох зүйлс нүрэж гарч байгаа. Тиймээс Есүс юу гэж хэлж байгаа гэхээр уучлаарай, зөвлөсtöлийн хандараа гэж. Яг үндэ энийг Тэвж Ошо пастор энгийнээр хэлсэн байдаг байхгүй юу? Сайн зан чанартай хүн ариун сүнстэй сайн нөхөрлөдөг юм аа гэж. Сайн зан чанартай хүн ариун сүнстэй сайн нөхөрлөдөг юм аа. Үл уучлал өнөөдөр байгаа бол ариун сүнсийг гомдоож байгаа юм шүү. Дахин санаад гэмших ёстой зүйлээр гэмшээсэй гэж хэлмээр. Хамгийн хоёрдугаарх нь Библи хэлэхдээ ариун сүнсийг бөхөө гэж хэлдэг. Юу гинэ? Бөхөөрэй. 1-р Тесалоник номын 5-ын 19-с 22 дээр. 1-р Тесалоник ном 5-ын 19-с 22 дээр. Ариун сүнсийг бөхөө. Иш үзүүлгийг басамжил. Харин бүхнийг шалга. Сайнаас зуур. Ёрмогийн ариун хэлбэрийг зэрлэл. Гарах нь. 1-р Тесалоник ном 4-ийн 5-ын 19-с 22. Ариун сүнсийг бөхөө гэж хэлж байгаа. Ариун сүнсийг бөхөө гэдэг нь юу гэхээр энэ нь бөхөө гэдэг үг маань лаасаадаг шүү дээ тийм үү? Лаг асаачаад лаг дээр хаяг хүмүүрч тавьж байгаа нь бөхөөж байгаа хэрэгтэй адилхан. Асж байгаа тэр зүйлийг унтрааж байгаа үйл явцыг бөхөөх гэдэг утгаар хэлдэг. Өөрөлдвөл энэ нь юу гэсэн үг гэхээр ариун сүнсийн ямар нэгэн ажиллагаа таны дотор бий болж байгаа бол энэ ажиллагааг бити хүчээр хааж боогдуулаарай гэсэн үг юм. Харж байгаа хүмүүс ойлгож байна уу? Ариун сүнс ямар нэгэн зүүдийг эсвэл иш үзэгдлийг эсвэл сануулгыг өгж байгаа бол үнийг бити хойж хаагаарай гэж хэлж байгаа маа. Энэ дээр ялангуяа 1-р Тесалоник чуулганы яасан бэ гэхээр иш үзүүлгийг басамжилж байсан байна. Хэн нэг хүн иш үзүүлгийн үг өгрөнгүүт наа чи өмнө ч юм уу лаа ч юм уу юмгүй маягаар иш үзүүлгийг үл тааж ирсэн байна. Тэм учраас ариун сүнсийг бити бөхөө гэдэг ашиглангаа тэднэд байсан асуудал буюу иш үзүүлгийг басамжилж хэрэггүй харин шалгаад зүв байгаа бол тэр иш үзүүлгээс нь зурах ёстой шүү гэж хэлж байна гэсэн үг. Миний ойлгож байна юм уу? Ариун сүнс өнөөдөр та бидний зөндөө сануулга өгдөг. Одоо ч гайгуулсан өмнө нь миний хувьд хаяа ямар нэг зүйл хийж байхад гинт ийм төгшүүр мэдрэгддэг үе байдаг. Ингээд тавг болчдөг миний би зөөр яж байгаа. Тэгэхээр өмнө яадаг байсан бэхээр ягаад тэгэхэд байгаа юм болоо кофе ууч уу яач уу ч юм хүм маягаар бодоо хүнзээ амсаа аваад юм хүм маягаар авдаг байсан. Тэгээ дараа нь ойлгож ариун сүнс намайг залбир гэж байгаа юм да. Тэгээ яг тийм төгшүүр надад орж ирэнгүүт нь би дандаа зүгээр болоод залбирдаг. Тэгээ яг хүмүүсийг бодоод манай хүмүүс дотор ямар зонцгой залбирал хэрэгцээтэй хүмүүс байгаа юм шиг зү. Хажаа суралцж. Өөрөөр ариун сүнс ямар нэгэн байдлаар тийшээ яв ингээрээ тэгээрээ юм хөө байдлаар чиглүүлэг өгөх юм бол бөхөөгөөрэй гэж хэлж байгаа. Хамгийн сүүлийнх нь ариун сүнсийг дарамжил гэдэг. Матай ном 12-ийн 31-ээс 33 дээр ариун сүнсийг дарамжлах тал ямар гим нүгэл болохыг хэлж өгдөг. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд дарамжлал уучлагдана. Харин сүнсийг дарамжлах нь үйл уучлал. Хүний хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин ариун сүнсний эсрэг хэлсэн хинч энэ ба ирэх үед уучлагдана. Амен. Ариун сүнсийг яаж болохгүй маа? Дарамжиж болохгүй маа гэж хэлж байна.
Учир нь тухайн үед эзэн Есүсийг бузар сүнсний улмал чөтгөрүүдээр зайлаад өчтөнд эдгэж байна гэж хүмүүс ярьж байсан. Яг тэр үед эзэн үг хэлсэн байдаг. Ариун сүнсийг дарамжилж болохгүй. Энэ тийм хүн ямар нэгэн ариун сүнсээр дамжуулан эдгэрэл чөлөөлтөг хийж байгаа бол мэдхгүй бол зүгээр л дуугаа байж ах хэрэгтэй. Өнөөдөр YouTube дээр ялангуяа зөндөө олон юм эдгэрлийн чөлөөлтөг үйлчлэг хийж байгаа пасторууд байдаг байхгүй. Тэгэхээр өөр нэгэн пастор доор нь тэр өстой хүмүүсийн оюун санаагаар тоглож ин хүмүүсийг мунхруулж ин муусны нөлөөгөөр хийж ин гэж ярьдаг хүмүүс байдаг. Аюултай. Мэдхгүй бол дугаал байх нь зөв. Эдгээр ариун сүнсийн бэлгийг авсан хүмүүс хүн болгон зөв санаар хийхгүй гэж магадгүй. Гэхдээ ариун сүнс нь өөрөө бол үнний сүнс юм. Түүнтэй хамт ажиллаж байгаа хүмүүс асуудалтай болохоос биш. Тиймээс ариун сүнсийг хизээж дарамжилж болохгүй. Энэ дага хүний бүрийг ариун сүнсийг гомдоодөггүй, бөхөөдөггүй, жаргамжилтгүй хүмүүс байгаасаа гэж хэлж байна. Амен. Хамтдаа босоод залбирцгаая.